За сайн байцгаана уу. Манай гал мохоттой хон наслан номын ордныхны манай 10 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За манай гал мохоттой улсууд одоо 10 дугаар сард бол одоо тунд ажгүй сайхан сар байхаар харагдаж байна. За 10 дугаар сар одоо эхлүүлсэн юм уу, өөрчлөгдсөн юм уу энэ ажил амьдралын одоо эсвэл одоо эхлүүлсэн ажил одоо 12 дугаар сараас эхэлж одоо үр дүнгээ өгөх юм уу тийм ээ. За 12 дугаар сар, 1-р сар, 4-р сар одоо таны амьдралд энэ 10 дугаар сартай холбогдуулаад одоо эхэлсэн байд юм уу, товлсон байд юм ажлууд бол одоо чухал үйл явдлууд болохоор харагдаж байна шүү. За тэгээ одоо эрүүл мэндийн байдал муу байсан, эсвэл одоо эрүүл мэндийн байдал асуудалтай байсан болол одоо 10 дугаар сард одоо байдал дээрдэх нэ, сайжрах нэ гэж харж байна. За ер нь бол яг энэ сард эхлүүлсэн ажил бол одоо ажил амьдрал одоо юу гэдгийг эхлэл суур болох нэ тийм ээ, сайхан амжилтын суурч гэдэг юм уу тий. Эсвэл одоо эхлүүлсэн ажил үр өгөөж өгөх нэ гэж харагдаж байна. За энэ дээр одоо яг наривчилж ярих юм бол одоо шинэ ажилд орох энэ дээр одоо магадгүй манай гал мохоттой улсуудад ажил төрлөөс солих эсвэл одоо шинэ ажилд орох юм бодолтой байгаа хүмүүс харагдаж байна л да. Тэгэх юм бол одоо ажлын ярилцлага бол 10 сард ажлын ярилцлаганд орох нэ, энэ бол одоо амжилттай байхаар. За энэ дээр одоо бас нэг анхаарах юм гэхээр зэрэг энэ ажлын ярилцлаган дээр одоо өөрийнхөө стандартыг буулгасан ийм шийдвэр гаргахгүй байхыг одоо хичээгээрэй тийм ээ. Одоо жишээлх юм бол одоо шинэ ажлын уулзалт эсвэл одоо таны цалин мөнгөө нэмэгдүүлэх гэсэн ийм уулзалт эсвэл одоо банкны санхүүч одоо юу гэдгийг санхүүжилт таны ажил бизнес санхүүжилт авах юм харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо аль болох өөрийнхөө байр суурийг авч үлдэхийг хичээгээрэй тийм ээ. Энэ дээр одоо өөрийнхөө байр суурийг битгий буулгаарай гэсэн ийм мессеж өгч шүү. Мөн одоо цалин мөнгөн дээр ч гэсэн одоо энэ тохиролцоог энэ дээр ялангуяа цалин мөнгө харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ цалин мөнгөн дээр одоо өөрийнхөө стандартыг юм өөрийгөө одоо зөв үнэлээрэй гэдэг юм уу, өөрийнхөө одоо тавьсан одоо юу саналыгч гэдэг юм уу битгий одоо буулгаарай гэдэг юм уу, иймэрхүү юм байна. Яагаад гэх юм бол одоо энэ ажил бүтэхгүй бол ардаас дахиад шинэ ажлууд харагдаж байна л та. Тэгэхээр зэрэг нэгэнт одоо та шийдээд одоо цалингаа нэмүүлэхээр хүссэн бол энэ дээр байр суурьндаа одоо жоохон хатуу зогсоор оч гэдэг юм уу, иймэрхүү зөвлөмжүүд байж байна. За тэгээ 10 дугаар сард одоо зарим нэг нь ажил төрлөөр аялах нэ гэж харагдаж байна. Ажил төрлийн шугамаар одоо ажил төрөл одоо ажлаас одоо дэмжиж тусалж таныг одоо амрал зуугаалганд эсвэл ажлын аялал харагдаж байна. За мөн одоо энэ дээр шинэ ажилд ороод нэг жоохон уучраа болохгүй байгаа улсууд 10 дугаар сард одоо сайхан ажил төлөв чигдэрсэн юм байдал. Одоо мөн шинэ байр суурин дээр очсон тий. Эсвэл одоо өөрийнхөө ур чадварыг гаргах юм сайхан боломж гарсан иймэрхүү байдал харагдаж байна. За ер нь бол 10 дугаар сард одоо та шинэ түрүүний миний хэлсэнчлэн одоо ажлаа байр сууриа өөрчлөхийг хүссэн аль эсвэл одоо шинэ ажилд орохоор одоо төлөвлөж байгаа улсууд бол одоо эхний алхмуудыг хийвэл их тун зүгээр юм аа гэсэн ийм мессежнүүд байж байна. За энэ дээр одоо бас манай гал мохоттой улсууд одоо шинэ хайр дурлал харагдаж байна. Ямар ч байсан 10 дугаар сард армантаг одоо харьцаа одоо сэтгэлийг чинь гэгэлцүүлэх нэ. За энэ дээр бол одоо зарим нэг би хэлсэн түрүү аялал зугаалгын явцад одоо танилцах юм харагдаж байна. Энэ шинэ хүн харагдаж байна. Мөн одоо энэ дээр би бас нэг харж байгаа юм болохоор ажил төрөл дээр ажил төрлийн шугамар одоо эсвэл одоо хамт ажилладаг хүн юм уу эсвэл ажил төрлийн шугамар танилцах юм магадлал өндөртэй харагдаж байна. За энэ дээр одоо за энэ шинэ харьцаа бол их зүгээр одоо их одоо
жишээлх юм бод энэ хүн надад их таалагдлаа гэж та бодсон бол одоо нөгөө хүнд бас яг тийм сэтгэл төрсэн байхаар тэгээ энд одоо ялангуяа одоо таны type байхаар тийм ээ эсвэл бол одоо та хоёр одоо ирээдүйд нийлүүл одоо их сайхан юу гэдгийг ойлголцлыг одоо ойлголцсон тэгээ энэ дээр одоо бас одоо эдийн засгийн байдал одоо ажил төрөл юу гэдэг ийм юм сайхан таарсан иймэрхүү харьцаа үүсгэр ингэж харагдаж байна. За би одоо энэ дээр бас нэг өшөөнийг анхааруулж хэлэх юм гал махбаттай улсууд энэ дээр одоо урд нь нэг байсан урд нь одоо харьцаа X гэж ярьдаг тийм ээ тэр одоо харьцаатай байсан хүн одоо жишээлх юм бол таныг ийм сайхан шинэ харьцаа үүсгээд ирэнгүүт дундуур орох юм магадлал өндөртэй харагдаж байна шүү. Энэ дээр одоо ухаантай байгаарай, тэг ухаалаг байгаарай. Энэ шинэ харьцаа би түрүүний хэлсэн тун зүгээр одоо таны амьдралыг одоо дараагийн төвшөнд юм уу эсвэл одоо таныг одоо хайрлахаар юм бэ шүү. Тэгэхээр зэрэг урд нь одоо жишээлх юм бол та энэ дээр харагдаж байна л да. Ямар нэг байдлаар 10 дугаар сард та одоо glow up тийм ямар ч байсан нэг сайхан гэрэлтсэн энерги бол маш сайхан өндөр байхаар тэгээд одоо уучлаарай. За тэгээд одоо таны үзэсгэлэн гоо гэрэлтсэн ч гэдэг юм уу та сайхан үнэхээр сайхан харагдсан тэгээд одоо цаанаасаа одоо энерги нь сайхан болсон тийм ээ одоо ийм байдалд одоо танд их олон хүмүүс гэдэг юм уу одоо ийм байдал татагдахны тэгэхээр зэрэг энэ дунд таны X харагдаж байна. Би түрүүний хэлсэнчлэн шинэ харьцааны дөнгөж ингээд таныг сайхан эхлүүлэх гэж байхад орж ирэх юм магадлалтай. Энийг бол одоо та даслан зогсоохыг харьцахгүй байх, ухаалаг байгаарай гэж би хэлмээр байна. Тэгэхээр энэ дээр би харагдаж байна л да. Яг өнгөрсөнд энд одоо таныг одоо дөнгөж одоо эмэгтэй хүн болвол одоо дөнгөж сайхан ингээл дөнгөж цэцгэлээл тэр хүнд одоо дуурлал дөнгөж сайхан шин одоо юу гэдгийг гой болж жоход тийм ээ одоо дасаж эхлээд ч юм уу ийм сайхан болж жоход таныг орхиод явсан байдал харагдаж байна. Эсвэл одоо хоёр хүний дунд juggling тийм ээ. Тэгэхээр зэрэг ийм юмыг таныг ингээд орхисон хүн одоо таны буцаад энэ сайхан таны энэ 10 дугаар сарын энэ сайхан энерги одоо буцааж олон хүнийг татахын хажуугаар энэ хүнийг бас буцааж авчрах юм магадлалтай. Тэгэхээр энэ дээр тийм ахад одоо тийм алдаа гаргахгүй байх гэдэг юм уу эсвэл одоо эргэж санаараач гэдэг юм уу тийм ээ одоо шалдаа буусан ч бай буугаагүй ч бай энэ хүн эргэж ирж байгаа одоо юу гэдгийг санаа бол одоо бас буцаж ирээд одоо сайхан гэр бүл болоод л одоо сайхан амьдарсан тийм бас харагдахгүй байна. Зүгээр л таны энерги татагдаж одоо таныг буцааж одоо эрхшээлд оруулах гэдэг юм уу иймэрхүү санаа байна гэж харагдаж байна шүү. За ингээд одоо та бүхэндээ одоо 10 дугаар сарын ажил үйлсэнд амжилт хүсье. Та бүхэн хувийн уншлага сонирхож байвал миний Монгол Стар тариутаар одоо орж мэдээлэл аваарай Facebook пэйжээр. За ингээд тус болсон гэж найдаа баярлалаа баяртай.